хөтөлбөрийн энэ хэсэгт ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барихтай холбоотойгоор аж үйлдвэр эрх соёлын яамны уулуурхайн бодлогын газрын дарга Намчин Сүрэнтэй ярилцах гэж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За тань ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр Түнхүү 3 дугаар сарын 15-нд бас улсын хурлын хаврын чуулган эхлэх гэж байгаа. Тэгэхээр энэ чуулган эхлэхдээ зэрэгцээд яамны зүгээс ашигт малтмалын тухай хуулийн шинжилсэн найруулгыг бас өргөн барина гэсэн ийм мэдээлэл байна. Тэгэхээр яг энэ шинжлэгдэж байгаа найруулга дээр ямар чухал өөрчлөлтүүд орж байгаа талаар та бас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх. За баярлалаа. Үндсэндээ Монгол улсын үндсэн хуульд орсон 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр нэмэлт өөрчлөлттэй холбоотой одоо ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бол шаардлага бий болсон гэж хэлж болно. За энэ үрээнд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулаад 2020 онд Улсын хурлын 02 дугаар тогтоолж гарсан байдаг. За энэ хуулийн дээр энэ тогтоолоор бол ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулахыг бол засгийн газар даалгасан байдаг. За өнгөрсөн хугацаанд бол энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар бол одоо дөрөв дэх арга ажлын хэсэг нь ажиллаж байгаа шиг байна. Шинжилсэн найруулга хэлбэрээр нэмэлт өөрчлөлтийн хэлбэрээр бол төслийг бол боловсруулад одоо энэ бол манай яамны зүгээс боловсруулж байгаа баг дөрөв дэх хэлбэр нэг. За үндсэн гол концепц нь юу гэхээр энэ хууль маань ашигт малтмалын хууль маань өөрөө 2006 онд шинжилсэн найруулгаар батлагдсан. Анх бол 97 онд за 94 онд энэ төр батлагдаад 97 оноос хойш ер нь бол тусгай зөвшөөрөл олох харилцаа явагдаад 2006 онд шинжилсэн найруулгаар батлагдаад өдийг хүртэл өвчин төгөлдөр мөрдөгч юм л да. За тэгээ энэ хугацаанд бол энэ хууль маань өөрөө 620 орчим зүйл заалттай хууль байдаг. За өнгөрсөн 2006 оноос хойш өнөө хүртэл хугацаанд бол энэ хуулийн нэг 400 орчим зүйл заалтад өөрчлөлт орчод байгаа. Тэгэхээр үндсэн одоо зохицуулах үзэл баримтлалын хүрээндээс бол шинжилсэн найруулгын хэд төвшөндөө очсон гэсэн. За бидний хувьд бол энэ удаад бол нэмэлт өөрчлөлтийн хэлбэрээр засгийн газраар хэлцүүлээд их хурлд өргөн барихаар зорж байна. За 200 нийт хуулийн бол 278 зүйл заалтад нь бол өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байгаа. Бас нэг сонирхол татдаг хэсэг бол ялтчгүй одоо хайгуул ашиглалтын лицензүүдтэй холбоотой нэг зүйл нь аваад түүнийг яг бодит ажил хэрэг болохгүйгээр одоо хав дарддаг ч юм уу яадаг чи ингэ хадгалцдаг нэг ийм нөхцөл байдлууд бас зөндөө байдаг шүү дээ. Олон жилээр болцсон түүнийг одоо дамлан борлуулах ч гэдэг юм уу. Тэгэхээр яг энэ тал дээр ер нь яамны зүгээс одоо энэ шинэ хуулийн нэмэлт найруулгаар яаж энийг тусгаж өгч байгаа. За ер нь бол хайгуулын тусгай зөвшөөрөл авах одоо хүчинтэй байх хугацааг бол энэ удаад хөндөөгөө. Одоо яг хуучин зохицуулалтаар гэсэн. Үндсэндээ нэг дээд хязгаар нэг 12 жилийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг бол хайгуулын хэлбэрээр нь бол одоо ингээд байлгаж бас болох зохицуулттай. Бидний тухайд бол бас энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр хайгуулын тусгай зөвшөөрлийнхөө төлбөрийг тодорхой хэмжээс нэмэгдүүлж орж ирж байна. За хоёр дахь юм нь хайгуулын тусгай зөвшөөрөл ингээд зөвшөөрлийг өргөдөл болон сонгон шалгаруулалтаар ч тийм хоёр хосломол хувилбараар бас олгох зохицуултуудыг авч орж ирж байна. Бас хуулийн төсөлтөд тусгасан байгаа. Ер нь одоо гадны жижигч юм уу бол одоо энэ хайгуулын үйл ажиллагаа одоо жуниор компаниуд гэдэг чинь аваад ч юм уу тодорхой хэмжээний ажил хийгээд тэрэн дээрээ дараагийн хөрөнгө оруулагчийг олж ирээд ч юм уу ингээд борлуулаад дараагийн компаниуд нь аваа явдаг. Одоо чинь оюутлогын нэг төсөл кейс гэхгүй тий. Ийм маягаар бол явдаг жишээ бол байдаг. За бидний одоогийн байгаа хүчин төгөлдөр хуулиар бол энэ лиценз шилжих болгон дээр 10% одоо шилжүүлгийн төлбөрийг бол бас аваа явж байгаа юм зохицуулт байна. 10 гэдэг нөөцийн одоо тогтоогдсон юунаас харж гин үү? Ямар нь одоо шилжүүлгийн төлбөрийн одоо 10% буюу одоо нөгөө энэ бол гэхдээ тусдаа аргачлалтай юм байна. Сангийн сайдын баталж өгсөн аргачлалтай байдаг. Одоо бол бид нар бол нэг ер нь энэ тусгай зөвшөөрлийнхөө борлуулсан орлогын 10%-ийг авах нь ер нь бол зохицуулттай. За энэ бол 2016-7 оноос хойш явж байгаа. Уул нь 30 хүртэл байж байгаад бас хөрөнгө оруулалт муудаад ирж байна. За энийг харгалзаж үзээд бас 10 хүртэл бууруулаад явж байгаа.
нөгөө шилж болгон дээр нь төлбөрийн аваа явж байгаа ийм эрх зүйн орчинтой. За дээрэс нь хайгуулын тусгай зөвшөөрөл дээр бид нар бол бас төлбөрийг нэмэгдүүлээд орж ирж байгаа нэг ийм л концепц байна. За түрүүн таны хэлсэн нөгөө үйлдвэржилтэй холбоотой зүйл дээр асуухад яг сайлуулах эсвэл гангийн үйлдвэрүүд маань ер нь яг тодорхой хугацаа заагдсан байгаа юу? Хизээгээр яг ашиглалтанд бүрэн орох бол хизээнээс яг бүрэн зах зээл бүтээгдэхүүнийг нээруулж эхлэх үү? За яг бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлнэ гэхээс илүүтэй бид нар бол бас засгийн газрын зүгээс бол улсын их хурлын баталж өгсөн одоо нөгөө дунд хугацааны бодлогын баримтчгүй засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр за 5 жилийн үндсэн жил чиглэлж гэх юм те. Энэ баримтчүүд дээр тулгуурласан л хугацаа болон график гаргаад ер нь бол ажилтдаг л да. Тэгээд энэ хугацаанд бол одоо 2024-28 оны хугацаанд бол энэ үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулна л гэсэн залттай. Тэгээд энэ хугацаанд бол зорж ил ажиллана. Клиник асуулт нь одоо яг шинээр хаврын чуулган дээр өргөн баригдах байгаа энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ер нь ямар хамгийн их бидний хүлээлттэй байх ёстой гол өөрчлөлтийг та юу гэж ер нь харж байгаа бол? За нэгдүгээрт уул уурхайн салбар маань өөрөө төсвийн орлогын 30 орчим хувийг. За дээрэс нь экспортын орлогын 94.5%-ийг дангаараа бүрдүүлж байгаа салбар. За тэр утгаараа энэ салбарын үйл ажиллагаа эрчимжиж бусад салбар дагаж хөгждөг. Дагаж хөрөнгө оруулалтууд нэтгэвчдэг ийм л дүр зурагтай болчиход байна л да. Тэгэхээр бидний зүгээс бол нэгдүгээрт энэ геолог хайгуулын ажил дээр хөрөнгө оруулагчийг татах нь нэн чухал болчиход байна. За хоёр дахь юм нь дараагийн ашиглалтын төслүүд явахад за энэ зисмитийн энэ төслүүдээ бас нэг татварын өрсөлдөхүйц орчинд аваачих нь бас чухал болчиход байна. За гурав дугаарт бас үйлдвэржилтийг дэмжих шаардлага. За энэ хүрээндээ бас одоо энэ шинээр баригдаад одоо энэ тусгай зөвшөөрлгүйгээр баригдаж байгаа энэ үйлдвэрүүд одоо өөрийн гэсэн ордгүй үйлдвэрүүд те энэ үйлдвэрүүдийн дээр бас нэг тодорхой хэмжээний бас хөнгөлтийн асуудлуудыг идэвхжүүлэх шаардлага. За ингээд харах юм бол бид нар бол хайгуул оловсруулалтын төвшин дээрээ бас нэг шат агч болов. За дараагийн хэлбэр нь нөгөө уул уурхай ашиглалтын сошиал эзэмшигч нараа одоо үйл ажиллагаа явуулахаар тэр одоо оцсон орлого нь ч үт юм а тэр одоо улсын төсөв төвлөрөөд ингээд орон нутгтай юм үлддэггүй гэдэг асуудал байдаг. Тэгэхээр бид нар бас энэ нөлөөлөлтөнд байгаа энэ сумд нь одоо бас төвлөрүүлэх орлогын бас нэг энэ одоогийн төвшнгөөс нь бас нэг дахин нэмэгдүүлээд өгчий гэсэн бол үндсэн концепцтэй. За ингээд ирэхийн цагт бас нөгөө тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ард иргэдийн хоорондох бас нэг үл ойлголцол бас шийдэгдэх болов гэсэн хүлээлттэй байна. За баярлалаа. За баярлалаа. Бид студид Ажуулдвар Эрдэс соёлын яамны уул уурхайн газрын дарга намжин сүрэнтэй ярилцлаа.